нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэрбүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээрээс гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаа инхүү эхлүүлж байна. Радиогийнхоо 2 дугаар студиуд бидний ичнээ танилцсан Азаатайгаа хамтдаа өнөөдрийн мигмар гарагийн гэрэлтэн нэвтрүүлэг маань инхүү эхэлж байгааг үзэгч та бүхэндээ, сонсогч та бүхэндээ дуулахад тун таатай байна. За Азаатай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд цаамаа. Ажил сайн уу? Сайн уу? Ойр болдог. Бит хоёр бүр сая орж ирээд юу ч яриаггүй шууд л сууж байна те. Тэгээд манай сонсогчид бас яг энэ цаг мөчид Азаатай маань ойр дуулзаагүй болохоор гоё ярилццгаая хөөрөлцгөө асуулт байвал манай радиогийн шуудаар одоо дамжуулагдж байгаа лайв дээр маань бас орж ирээд асуугаарэ гэж хэлмээр байна. За хаанаас ирв? Фитнесээс ирлээ. Яа би бүр сая сандарлаа штэ тий. Тийм ээ. Найз нь эрт ороод ирсэн юм аа. Тэгээд найруулагчдад харалтаад нөгөө сонин сайхан нөгөө ойр дуулцаагүй хүмүүс чи. Тэгээд мартчих гэхгүй юу? Нэг хүний ирэхээр нөгөө хиний ирэх хязгаарлагддаг гихчээр тий. За тэгээ би бүр нөгөө сая яг сонсогч үзэгчтэй гэж хандаж хэлэхэд нөгөө азаа минь ирээгүй байна. Ирэхгүй нэ одоо яана гэд амар сандарсан. Тэгээд ямар ч хийсэн ямар ч харж байгаа их баяртай байна. Үс гоё зөгч штэ. Баярлаа. Би ч нэрээ нэг юм өстэй болоод нэлээд олон сарлж байгаа штэ. Тэгээд цаамаагаа ойрд хараагүй. Бид нар ч бас юу вэ? Бараг жил уулзаг юм шүү. Тийм баг шүү. Тийм баг. Зөндөө удаан уулзаг байна тий. Тэгээд эфиртээ ирсэн гоё байна. Гэр бүл яриад одоо орж ирсэн гоё байна. Бүр үнэхээр юм хаппи байна. Өрсөнд баярлаа. За баярлалаа. Би ч гэсэн ингэ чамайг яг энд сууж байгааг харах бүр үнэхээр хаппи байна. Тэгээ өнөөдөр гэрэлтэм нэвтрүүлгээрээ айцаа давах гэдэг сэдвээр бас хамтдаа гоё туршлагаа бас мэддэг чаддаг тий. Тэгээд бүсгүүчүүдээ бас яг энэ дээр гоё гэрэлтүүлж өгье гэж бодсон. Тэгээд ер нь энэ сэдв бас хэр ойрхон байдаг бол яадаг бол гэдгийг чочноос бол асуугаагүй. Гэхдээ хоёлаа амарч байсан өнөөдөр гоё ярилцъя тий. Тэгээ айц тий. Тий айцыг ер нь яг нэг тийм айжсэн зүйл байсан уу давсан. Байна штэ. За хоёлоо гоё хуваалцал эхлэе тий. Манай сонсогчид яг энэ сэдвээр ярилцсан шүү. Тэгэхээр нэвтрүүлэгтээ маань гоё хамт байгаарай. Тэгээд давж исэн зүйл байна уу? Яаж давсан? Эсвэл одоо яг давах гад айгаад байгаа нөгөөд хөрхөө харчдаггүй байгаа бүр бодохыг ч хүсэхгүй байгаа зүйл байна уу? Тэгвэл өнөөдөр нэвтрүүлгээс болоод гоё давчаасаа гэж хүсэж штэ тий. 1146 145 гэсэн манай эфирийн утас бол нэлттэй байгаа. Лайв маань бас шуудаар дамжуулагдж байгаа. Тэгээд бүсгүүчүүд маань бас бидэндээ хамт байгаагаар бүсгүүчүүд төдийгүй ирчүүд ч гэсэн бас сэмхэн сонсдог. Тэгээ манай ирчүүд ч гэсэн хамт байгаарэ гэж хүсгээр байна. За хоёлаа. Ирчүүд ч айгүй хөөрхөн нэг эмэгтэйчүүдийн групп эмэгтэйчүүдийн комеди дотор орсон явж идэг тий. Юу ярих нь уу? Яад юм байна гэсэн нэг юм сонирхол төрдөг юм шиг байлээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг бас ирчүүд маань нэлээд сонсож байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. Тийх чинь тий. За энэ айдас гэдэг чинь сэтгэл хөдлөлүүдийн л нэг штэ тийм ээ. Нөгөө баяр гойныг зовлон гэдэг тэр болгоны зүгээр л нэг мэдрэмж нь багхгүй юу? Тэгэхээр энэ айдсыг хаанаас бий болгох ч юу гэдгийг олох хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэгээд бүр энэ хүүхэд байгаас эхлээд бид нарыг ингээд айц давтуулчт юм билээ шүү дээ. Бодоодсэн чинь хөөе халуун унчив түлэгтчив над дээрээсээ ингэчив гараа зүсчив гээл те. Энэ болгон чинь бид нарыг бүр ингээд жоохон байхаас эхлээд жоохон аймгаа болгочт юм болов гэж бодсон. Манай монголчууд бас илүү гэдэг бах тий. Тийм энэ тэгч үе энийг ингэж үе тэрийг нь анзаараараа ингээрэй гээл те. Тэгээ тэр нөгөө тэгч болохгүй шүү ингэж болохгүй шүү гэдэг нөгөө тихгүй шүү Гүү шүү. Тэг хинг ястай шүү гэсэн дөрмүүд бас ер нь ингээд хүнийг айгу хайрцаглаад байдаг тий. Тэгдэг. Тэгээд энэ 10 жилийн сургуулиудад бас айгу хин хайрцаглах, айлгах айдсууд их болдсон болоо гэж бодоод байгаа зүгээр ингээд л хараад байхад. За тэгээд өөрийнхөө айдсыг даван туулсан зүйлсээ ярих уу? За тгийх үү. Тий. Маш олон зүйлийг даван туулсан. Айдс гэдэг зүйлийг айдс гэдэг чинь яг одоо дээр нүүр тулаад байгаа давж шийдвэрлэхэд хэцүү байгаа зүйлийг хэлээд байгаа шүү дээ тий. Тэгээд айдсыг нэг болвол айж зүгтдэг. Үгүй болвол даван туулах гэж тэмцэлтдэг л зүйл юм болов гэж боддог. За миний зөрчлөлөө гоё ярьж байгаарай. Би энд нэгээс нэг юм янзлаад байна. Энэ лайв чи миний хувьд бас айдс ахгүй юу? Тэгээ энийгээ даван туулж хэрхэн даван туулж ийн лайвынхаа айдсыг. Тий. Одоо тэгэл чи ямар ч гэсэн ярьж дээ би ярина. За тий. Ингээд ганцаараа ярих амар эвгүй болчтой. Би ерөөсөө лайв хийж чаддгүй. Яг энэ ганцаараа ярьж байгаа мэдрэмж бас миний нэг айдас юм шиг байгаамаа. За тэгвэл хоёлаа одоо юу харуулж штэ. Ганцаар ярих айдсыг хэрхэн одоо тий идэх вэ? Даван туулах вэ тий. За ярил тань за. Яаж ярих вэ?
За болчлаа. За болцсон уу? Хоёлоо ярилцгаа. За тий хоёлоо ярилцсан. Миний хувьд болохоор нэг ийм юу байгаа. Би хэдэн онд илээ ямар ч хэсэн нөгөө жолоо төгсөөд 10-аад жил болсны дараа жолоогоо эргээд нөгөө барих гэсэн чинь ингээд барьж тохиолцоосахгүй. Ягаад ингээд удаан хугацаанд жолоо барих хэлсэн гэхээр нөхөр маань нөгөө машин маань жолоочтойгоо ирэхгүй юу? Бонус нь тэгсэн байх нь тийм. Жолоочтойгоо ирээ. Тэгээд тэрнээс болоод нөгөө жолоо барьж тохиолоо. Тэгээд тэгс чинь нөхөр маань нэг өдөр байхгүй мэдээж одоо тэр хүн чинь дандаа хамт байна гэж юу ах вэ? Тэгээд байхгүй болоод тэгсэн чинь бүр таксидаа л яадаг болтгоо. Гэрийн гадаа нэг машин байгаа л яадаг. Тэгэл би таксинд мөнгө өрөөл яадаг. Ер нь яад гэдэг шиг тий. Зүгээр машина унаа гэж одоо. Тэгээд тэр нөгөө явах өдөр нь юу байж таарсан гэхээр хүүхдийнхаа цэцэрлэг рүү ингээд явах байж таардаг байхгүй. Тэгээд цэцэрлэг нь нэлээд жоохон зайтай. Тэгээд за ерөөсөн машиныг унаад гарнаа гэд. Тэгээд нөгөө хүн маань болохоор нэг 4 билүү. Одоо манай хүү болохоор тэр хүн маань 16 хүрсэн. 4 билүү 5 настай. Таавс асуусан юм уу гэл асуудаг хгүй надаас асуусаа гэл амар хөөгөөс суулгаал ард нь тухайн үед одоо манай 14-тэй охин тэр үед ой хагастэйс жоохон байсан. Тэгээ яг унтчихдаг. Тэгэл за хүслэн болвол ингээ унтаад явна ээжээ гэхгүй амар юм байна гэд амар байгаа яг цагт таарлаа гэд тэгээ охиноо араа судал дээр тавиад тэгээ нааша унчих үедээ гэд ингээ юм ивлүүш тавиад хүүгээ хажуудаас манай хүү бүр дахин асууад идэх байхгүй. Асуусан юм уу гэл асуусан гэл нөгөө өөрөө зоргийг нөгөө ингээд тийм унгаахгүй гэл хүүтэй болоход тэгэж яваал яг айтайхаа ингээл гараа явж уг нь айгүй айтайхан бисэн. Бүх юм төлөвлөгөөний дав. Тэгээ явж исэн чинь пир парк гэл нэг юм унгах шиг болохгүй юу? Охиноо л унлаа гэж бодчих. Тэгээд нөгөө охиноо харахтаа нөгөө сандарч байгаа хүн чи яадаг хэрэг мөрөөрөө ирэхчт юм бэ. Мөрөөрөө ингэж харахтаа өрүүлээ ирүүлчихдэг байхгүй. Боржуур мөргөд. Тэс хамгийн хайрладаг кастрын хаг цахаад тос нь асгараад дугуугаа хаглаад. Тэгэл яг ингээл цогсон тар гэл. Тэгсэн чи манай хөө бүрт амар жижигхэн болсон дээ хажуудлын судал дээр. Ааваасаа асуусан юм уу гэж би хэлсэн штэ гэд тэрийг хараад би бүрт шокнд орсон. Инээ түр хэцүү. Нөгөө хүүгээ хараад өрөвдөөд би хүүгээ ингээ айлгачлаа та гэдэг бодол орж ирээд нэг инээгээл нэг асуусан гэж солиороод нэг нэрэгч асуудаг байж юу гэж бодоод тэгэл ерөөсөө яг ингээл гацчихсан юм бэл. Тэгээд тэрнээс хойш би жолоо бариагүй 5 жил гэсэн. Ерөөсөө машины ард цуун гэдэг ойлголт бол бүр ингээд амар айдастай. Хизээч би надад бол ийм ирэх байхгүй. Би одоо тийм ингэж чадахгүй. Өстой боломжгүй гэд нэг ийм сөрөг бодоод ингээд ороод ирд юм бэлээ. Тэгээд ороод ирэнгүүтээ ерөөсөө читгүй чи өөрөө л байр гэл. Тэгэл нөгөө нөхөр маань болохоор яах вэ гэхээр тэр мэдсэн заастаа айчлаа та гэ тий. Тэгээ яг нэг тийм айцтайгаа нүүр тулах гэдэг нэг ийм сургалтын суудаг байхгүй юу? Сургалт ч байх нэг их чинрийн нэг ийм бүлгийн ярилцлаганд сууд. Тэгэж сууж агаад нөгөө их чин гэл хэлдэг айцтайгаа танилцаарай. Айц минь сайн уу гэд тий. Гар байраарай. Хамт гоё цай угаарай. Зүгээр л найзаа гэж бодоорой гэл. Тэгэл юунаас айж ингээл хэлсэн. Миний найз сайн уу юунаас айж чамаас яагаад байна. Надаас бити айл да гэл. Айгуу гоё ярьд юм лээ. Тэгэл хоёлаа тэгвэл гарах уу гарыг гэл. Тэгээ яг тэр орой тэгэхэд манайх Эрдэнэтэд байсан. Бороо ороод борооны дараах нэх гоё ингээд айгуу таатай. Тэгээд нэг 11 өнгөрчихсэн баг. Тэгээд бүр ингээд Эрдэнэт чинь яг 11 өнгөрөхөөр Эрдэнэтийн ч удчихсан шүү дээ. Тэгэл зүгээр машинаа барайл гарсан. Эрдэнэтийн энийг тойрсон. Хүүе болох юм штэ. Тийм болж штэ. Бити айл да гэл ингээд юурсан яриад. Тэгэл тэрнээс хойш жолоогоо гайгүй бариад тэгээд бүр яг тэр цундаа би хүүхдүүдээ суулгаад Эрдэнэтээс хот орчихсон шүү дээ. Миний хувьд бол ийм туршлагатай болсон байна тий. Ямар гайхалтай юм бэ. Энэ эмэгтэй хүмүүст яг энэ машин барина гэдэг бүр маш том айдсуудын бүр номер 1 баг тий. Би бас яг чам шиг юм зүйлийг туулж исэн. Машин бариад нэг машин байж л байдаг машинаа барьж авч чаддгүй. Тэгээ би яасан гэж 11 жилийн өмнө 12 жилийн өмнө өөрийнхөө төрсөн өдрөөр нэг Улаанбаатарчуудын наадам гэдэг нэг юм болсон шүү дээ тий. Нөгөө нэг аймаггүй хүмүүсийн наадам гэл. Одоо ямар наадам гэл бисрэг наадам ч лөө. Хүүтлээ одог дээр. Тэгээд би чинь ээжигээ суулгаад 2 охиноо суулгаад анх удаа машин барьсан байдгийн. Амар том айцыг бас даван туулсан. Бас машин мөргсөн. Тий машин мөргсөн. Тэгж сурсан байдгийг. Тэгээ яг нөгөө нэг яг бодож исэн яах вэ гэж яаж исэн зүйл дээр нэг сөрөг зүйлийг амсчаараа хаширлаад идэх штэ. Тэгээд яг хөө тэн дээр нэг юм бодлын гацалт одоо үүсчдэг
юм шиг байна л та зүгээр штэ. Ингэж алдсан штэ. Ийм алдаа байлгүй л яг хуу. Харин энэс ч амар юм болоогүй нөх юм. Тэгээ би бүр тэгэж бодсон штэ. Кастер дугуй аглагч угаасаа байдаг л зүйл. Тийш тий. Тэ эргээгүй нөх юм. Хүүхэд маань бүр гимтээгүй нөх юм гэж ингэж бодоод ингээд бас айгүй айтамсан шүү. Хоёлаа ингээ камеранда жоохон голдоо сууч. Аль камеранд энд дөө. Чи яг өөрийнхөө нөгөө харагдчихаг камеранда жоохон голлоо сууч. За тэгээ манай сонсогчид яг энэ цаг мөчөөд бас бит хоёрын лайвтай хамт байгаараа та яг юунаас айж исэн бэ? Тэр зүйлээ хэрхэн даун тулсан бэ? За одоо энэ нөгөө лайв дамжуулалт гэдэг чинь одоо басигч бит хоёрын хувьд бол айгүй том айдас ахгүй юу? Яана алдчуул яана нөгөө лайв нь дуугүй явчуул яана тасалдчуул яана фейлдчуул яана гэд. Тэгээ яг нөгөө айдсыг чи өмнө нэг юм амар олон дуу хоолойнууд төртийн бэлээ. Чамайг тэгвэл чүүл яана ингэчүүл яана ийм юм болвол яад ингээд нэг энэ нэг яг нэг Google Tank гэдэг штэ тэр Google Tank дотор чи нэг өнгийн тий мэдрэмжүүд байдаг тий. Тэгээ яг нэг тийм энэ яг нэг юм баг настай холбоотой юм шиг санагдсан штэ чиний төрөний ярьснаар тэгээ нэг тэгж болохгүй шүү. Ингүүл тгий шүү. Ингүүл ингээ шүү гэдэг нэг хүүхдүүдийг яг нэг тийм тийж гисэн тий. Тэгээ тэр нь яг ингээл том юм өөрчлөлт эсвэл нэг юм сорил хийх гэхээр гарч ирээл тэ нэг сүрхий туслахгүй ээжэж гарч ирээл тэгвэл тэгчүүл яана. Ингүүл ингэчүүл яана. Йоо тэгчүүл та баларлаа. Жист ангаа олно штэ гэл ингээл чихэн дээр ядж байгаа тасралтгүй ярьдаг тий. Тэгэхээр энэ айцыг найзаа болох хэрэгтэй юм билээ штэ. Ерөөсөө л найзаа болох хэрэгтэй юм билээ. Түрүүний дээр сургалт чинь бол айгүй гоё юм биш үү? Айцтайгаа нүр тулаад ярилцдаг. Тэгэхээр яг тэр арга л хэрэгтэй юм билээ. Тэгээд нөгөө нэг өнөөдөр яг гэрэлтэм гэдэг эмгтээчүүдийн нэвтрүүлэгт орж байгаа юм чинь бүсгүүчүүд рүүгээ жоохон чиглэлчих гэж бодлоо тий. За тэгээ. Манай бүсгүүчүүд нэг юм ганцаараа үлдэхээс амар их айдаг юм шиг надад санагддаг. Яг тий. Ганцаараа үлдэхгүй, үерхэж байгаа залуугаасаа салах вэ, нөхрөөсөө салах вэ. Нөхөр маань намайг ингээд орхиод өөр хүнтэй явчихгүй гэсэн айдснаас хит их айгаад хитрхи их бие бариад өөрийнхөөрөө байж чадахгүй байгаад идэм болов гэж одоо яг сүүлийн саруудын ажил дээрээс ингээ харагдаад байгаа. Тэгээд нэг юм нийгмээс гэрте байгаад хүүхэд гаргаад суудсан хэсэг хүүхдээ харсан ээж нар эргээд нийгэмд гарах айдас гэдэг бас маш том айдас байна. Тийш үү. Бүх юмнаас нэг юм хоцорсон юм шиг, бүх юмнаас үлдсэн юм шиг, гараад найз нөхдгүй юм шиг, муухай юм байх юм шиг, бүх зүйлийг чадахгүй юм шиг энэ айдсыг бол ингээд зүгээр орхиосоо тэр айдстайгаа найзлаасаа гэж бас бүсгүүчүүдтэй хэлхийг хүсэж байна. Зүгээр л гоё яриараа тий. Нэрээ би жоохон айгаад байна. Яг юунаас нь айгаад байна? Гологдохгүй гэхээс, дутуу байх вэ гэхээс. Тэгвэл хоёлоо гоё бэлтээ л та. Гэт юм уу тий гоё ингээд яриад. Тэгээд яг хуу би бас яг нэвтрүүлгийнхаа энэ сэдвийг бодож сухтаа нэг зүйлийг бодлоо. Ер нь бүсгүүчүүдийн хамгийн том нийтлэг айдас чи хангалтгүй байна гэдэг нэг юм бодол юм шиг. Тэ? Одоо ярьж байгаа яриа чинь гадаад гоо үзэмд чинь эсвэл одоо юу гэдэг чи хитрхи хөвгшөөд чи хангалтгүй штэ гоо сайхныхаа хувьд. Эсвэл бие авч явж байгаа хитрхи таргалчлаа штэ, тэ? Би нэг юм гологдох вэ гэдгээс л нэг ингээ айгаад идэв юм шиг. Буцаад эргээд ажилдаа орохдоо эсвэл одоо лайв дамжуулалт хийхтэй ч гэдэг юм уу тий. Тэр одоо мэдрэмжил ер нь ингээд тэгээ сайн нөгөө өнгөрсөн хагасаа өдөр би тэгэд бас нэг юм цулааныхаа эмэгтэйчүүдэд нэг эмэгтэйчүүдийн үн цэнтэй гэдэг юм сургалт хийхгүй. Тэгээ тэрэн дээр бүсгүүчүүдтэй та байгаагаараа л хангалттай шүү гэдэг үг амар олон эмэгтэйчүүд зүрхэн төрсөн. Зарим нь бүр сонсоол тийштэй гэл нүдэн нээгдээл, зарим нь бүр уйлаад би энэ хангалттай гэдэг үгийг сонсохын тулд би ямар их өөрийгөө ингээд тэг хүч гаргасан бэ, зориулсан бэ. Тэгээ тэрэндээ хүрэхгүй болохоор эргээ шантарсан бэ, тэ. Бүр ингээд өрөвдөж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо бит хоёрын дуу хоолойг сонсчоо бүсгүүчүүдэд хандаж хэлэхэд та өнгөрсөн удаа зөндөө хичээсэ. Тэгээ тэр чинь хангалттай шүү, тэ. Өөрийгөө ингээд битээ дутуугаар үнэлээрээ. Ингээ хангалтгүй гэдэг тэр мэдрэмжээ аваад эсвэл буцаж одоо декреттэй хайж аваад ажилдаа орохдоо гологдох вэ гэж битгий. Таны эргэн ирэлт чинь л айгуу гоё тий хангалттай зүйл байхгүй юу. Тийм учраас битгий энэ дээр ингэж гонсоогоорой, өөрийгөө голоорой гэж бас хэлмээр байна. За баясаагч маань орж ирсэн. 2 сайхандаа амжилт гэсэн байна. Баярлалаа. За нэг Эрдэнэ даваа гэдэг хүн орж ирээд пүү сайн уу гэсэн байна. Уулзаагүй байсан уу? Уулзаагүй байсан. Явцсан юм шиг байна. Тэ доор байхгүй байсан.
Яхаараа өрөндөө байдгүй лээ. Ажлын цагаараа. Тий. За тэгээд өнөөдөр бас яг гэрэлтэн эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг дээр бидний хичнээн танилцуулсан манай Азаа буюу одоо тий сэтгэл зүйч аз жаргал маань өргөдөн ирсэн байгаа. Тэгээд Азаатай маань бас уулзъя, лайваар дамжуулаад ярилцъя гэсэн бүсгүйчүүд маань яг энэ цаг бүчид орж ирээд бас хамтдаа байж айцыг хэрхэн даван туулсан бэ гэдэг энэ сэдвээр бас ярилцаасай гэж хүсэж байна. Айцыг даван туулахад дотоод хүч айгүй нөлөөтэй юм шиг санагдчихж байгаа. Хоёлаа энэ талаар бас жоохон агуулгуудыг өгье гэж бодож байна. Дотоод хүч гэдэг маань дотоод дуу хоолой байгаа даа шүү дээ. Ямар дуу хоолойнуудыг байршуулбал, ямар дуу хоолойнуудыг өөрөөсөө гаргавал айцыг даван туулахад тустай байдаг вэ? Мэдээж нөгөө нэг өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Одоо хамгийн чухал зүйл чинь өөрийгөө хүлээн зөвшөөрөх болчиход байна л да. Үнэхээр чадваргүй, чадамжгүй байгаа бол тэрийгэ хүлээн зөвшөөрөөд өөртөө итгэлтэй болохын тулд мэдий, сурыг, хөгжий. Гэдэг зүйлийг бас бүсгүйчүүд маань жоохон мэдрээсэ. Тэгэхгүй бол ямар ч нэг юм өгүүлдэл хийхгүй ээжээж, хичээхгүй ээжээж, алхам хийхгүй ээжээж би чадахгүй байх, мэдгүй байх гэсэн бодол өөрийг бүр ингээд улмал байхгүй болгоод байна. Тэгэхээр тэр зүйл бол маш их. Тэгээд бас нөгөө нэг өөрийн дуу хоолой, өөрөө өөртөө хайрлах, одоо хүн болгон л ярьж л байна л да. Өөрөө өөрийгөө хайрлах, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө ойлгох энэ дуу хоолойнуудыг л өөртөө бий болгочвол аливаа зүйлийг давж гаргахад асуудалгүй болов гэж бод. Өөрийгөө хайрлах тий өөрийгөө л хайрлах. Тэгэхгүй бол бүсгүйчүүд маань нөхрөө бүр үнэхээр сайн хайрлах юм аа. Тий хүүхдүүдээ хайрлах юм. Аав ээжигээ хайрлах юм. Ах дүүсээ бодох юм. Яг өөр гэдэг зүйлийг, азаа гэдэг зүйлийг тий хаана хайрлаад байгаа юм бэ? Өөрийгөө яаж ойлгоод байгаа юм бэ? Гэдэг зүйлийг ингээд бүсгүйчүүдтэй уулзаад зарим тохиолдолд өөрийгөө харахад ч гэсэн ингээд орхичихсан байдаг. Энэ л нөгөө нэг өөрөө өөртөө итгэлгүй болох айц тий өөртөө итгэлгүй байна гэдэг чинь хүн ингээд яалтж явахгүй айцтай л нүрд болоод байгаа. Энд нөлөөлөгч хамгийн том хүчин зүйл юм болов гэж би бодож байна. Өөрөө өөртөө итгэлгүй байх байдал тий. Яг одоо магадгүй бидний дуулыг сонсож байгаа бүсгүйчүүд маань байх юм бол өөртөө нэг юм дүн шинжилгээ хийгээд үзээсэй тий. Та ер нь өөрөө өөртөө итгэлтэй байх байдал дээр ер нь хэр одоо энэ скелийн ур чадвар дээр өндөр вэ? 0-аас 10 оноогоор өөрийгөө дүгнээд үзээрэй. Магадгүй та 5-аас дээш оноо авч ивэл болж байна тий. Гэхдээ 8, 9, 10-ыг авахгүй байна гэдэг чинь нэг одоо тий зүйлийг хэлнэ. 5-аас доош авч ивэл та өөрөө өөрийгөө үнэлэхгүй болвол та өөрөө өөрийгөө л одоо тий сонсож өөртөө ажиллахгүй болвол хэн биднийг одоо сонсож хэн бидний дотоод тэр дуу хоолойтой ажиллах вэ? Тэр дотоод дуу хоолойг бид нар ингээд одоо пультэн дээр очиад дуу хоолойгоо ингээд чангалах хэрэгтэй байдаг шиг жоохон чангалж өгөөд эсвэл жоохон эерэг болгоод өөрийгөө зоригжуулж ингэхгүй болвол бид нар айц гэдэг зүйл маань цаанаа байгаа л байдаг. Тий? Тэгэл нөхцөл байдал маань хിവэрээ явсаар л байдаг. Тэгээ ингээ яваад тахлаар магадгүй би өөрийгөө гээчихсэн, орхичихсан. Эсвэл нөгөө зоримог хийх гээд байгаа зүйлээ хийж чадахгүй. Энэ байдал маань ингээд үүсээд байх юм биш үсттэй. Чамайг яг нөгөө өөртөө итгэлтэй байх гэд ярьсан чинь нэг тийм одоо юу байдаг шүү дээ. Бүсгүйчүүд, эрчүүд яг 4 юм байр суурьтай. Тэ бүгдээрээ аав, ээж, бүгдээрээ одоо эхнэр ба нөхөр, гэргий ба өрхийн тэргүү, эмэгтэй ба эрэгтэй. Эрчүүдийг хараад ах юм бол эр хүн гэдгээр айгүй өндөр амьдраад байгаа байхгүй Монгол. Яг одоо Монгол эрчүүдээс тий нөгөө аав, өрхийн тэргүү, нөхөр мэдээж байна. Гэхдээ яг энэ гураасаа илүү нөхөр гэдгээр айгүй. Үгүй эр хүн гэдгээр айгүй өндөр амьдрдаг тий. Би эр хүн учраас явж тоглоно. Эр хүн учраас би загсанд явна. Эр хүн учраас би нэг хог хаяхгүй, ор хураахгүй ч гэдэг юм тий. Яг энэ зарим нь ингээ багасчил байгаа л та. Гэхдээ нийтлэн. Эсэргээр эднэр айгүй гэхдээ мундаг байгаа байхгүй эрчүүд. Эсэргээр эмгтээчүүдийг харахаар ээж гэрийн эзэгтэй энэ нөхрийн ихнэр гэдгээр айгүй өндөр нөгөө эмэгтэй хүн гэдгээр айгүй бага амьдэрдэг. Бүр ордс байхгүй биш л те бага амьдэрдэг. Тэгээ яг би нөгөө өөрийнхөө мөрөөддөг, хүсдэг, дуртай зүйлээ хэр хийдэг вэ? Тэрэндээ хэр цаг гаргадаг вэ? Өөртөө итгэлтэй байх, дуртай байх тэр одоо те зүйлсэд хэр тасгалжуулдаг вэ гэхээр заах дараа бол. Тэгж яагаад болъё? Ярс хүүхдээ аваадах юм. Нөхрийнхөө хоолыг ийтгэе. Ингээд нөгөө гурван байр суурьаараа айгүй өндөр амьдраад идэг юм шиг. Тэгэхээр зэрэг манай бүсгүйчүүд яг энэ өөртөө итгэлтэй байх, өөрийнхөө дотоод нөөц боломжийг дэмжих, дуу хоолойгоо өндөр байлгах гэдэг зүйлийг жоохон ингээд те өндөрсгөөд идэвхжүүлээд энээсээ болоод тэр айцыг гоё даван туулаасай гэж ингэж хүсэж шít. Тий. Тэгээд нөгөө нэг эмэгтэй хүнийг нэг ингэж ангилаад байгаа нэ за. Эхнэр. Эхнийх нь нэштэй те дайчин эмэгтэй.
Дайчин гэдэг нь болохоор одоо нөгөө хит их өндөр карьертай, албан тушаалтай, мөнгө олдог, эрэгтэй хүнтэй хөнгөн амьдарч тийм нэг дайчин эмэгтэй гэж гаргаад байгаа. За хоёр дахь нь болохоор эхнэр. Эхнэр гэдэг нь болохоор зүгээр нэг юм үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг. Одоо хайрлах, халамжлах. Гурав дахь нь болохоор ээж. Дөрөв дахь нь охин. Нэг ийм дөрвөн байр суурьнд хувааж хараад байгаа юм миний хувьд бол. За тэгсэн чинь тэгэхээр биш үү те. Дайчин эмэгтэй гэдэг маань яг ингээд карьераа өсөн, ажил төрөл хийдэг. Тэгээ гэр орны ажилд тийм их оролцоод байдаг. За нөгөөх нь болохоор эхнэр яг л авгагийн ажил гэдэг те. Муухагаар хэлэхэд ингээл гэр орон инээ те гэл. Нөгөөх нь болохоор хүүхдүүдээ л халамжилдаг ээж. Ирэх охин шиг байх хэрэгтэй байхгүй бид нар. Ирэх охин шиг байна гэдэг маань зүгээр л нөхөртөө ирхэл. Тийм биз дээ. Өнөөдөр бид нар нэг айлын эрэгтэй хүүхдийг аваас ууцсан өргөөд авцсан ээж нар эмэгтэйчүүд биш шүү дээ тий. Тэгэхээр бид нар амьдралын төлөө хичээдэг, зүтгэдэг, хүүхдээ өсгөдөг, гэр оронд үүрэг хариуцлагатай ажиллаа хийдэг, бусад үед нь нөхөртөө эрхэлдэг охин байх ёстой. Манай эмэгтэйчүүдэд энэ бол ёстой байхгүй болчиход байна л да. Гэл ирээл уулзж байгаа эмэгтэйчүүдийн асуугаар ингээл олсон бүх мөнгөө гэр бүлдээ зарцуулдаг, дэлгүүр орох хувц авах гэж яваад хүүхдүүдтэй авдаг, нөхөртөө бүх зүйлээ зарцуулдаг. Ингээд өөрөө хинч биш болдог. Тэгээ өчигдөр хүртэл над дээр нэг эмэгтэй ирээд сэтгэл зүйн зөвлөгөө аваа явсан. Тэгсэн чинь нөгөө нэг 2 жил амьдарсан залуу нэг орхио явж байгаа байхгүй. Тэгээс цалтын дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ гэд. Тэгээд нөгөөдөгтэй чи ярилцаад исэн чинь залуу ингэж хэлсэн байгаа явахта. Би анх галтай, цогтой, өөртөө итгэлтэй, гой хувц өмсдөг, нүрээ цэвэрхэн буддаг, өглөө болгон үсээ ороосон байсан энэ эмэгтэйд би анх дурлсан. Тэ? Гэтэл 2 жилийн дараа чи ийм биш болчлоо. Чи үсээ дээш нь шуусан, дандаа ууралдаг, дандаа стрессддэг, биеийн тамирын хувцастайгаа гадуур явдаг. Ийм л эмэгтэй болсон. Би ингээд 2 сар, сүүлийн 2 сар бодлоо. Би энэ эмэгтэйд дурлаагүй юм байна. Анхны тэр галтаа цогтой гоё эмэгтэй дурлсан юм байна. Намааг уучлаарай гэд явсан гэж байгаа байхгүй юу? Энэ ингээд нэг талдаа муухай хуваа хичээсэн, амиа хичээсэн боловч нөгөө талдаа тэр эмэгтэй өөрийгөө хэрхэн орхисон бэ, хайсан бэ гэдг нь ойлгомжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйл манай бүсгүйчүүдэд бас дутагдаад байгаа тий. Яг нэг хүүхэдтэй болоод ээж болоод ирэхээр бүх зүйлээ хайчдаг. Энэ нь бас өөртөө итгэлгүй байх. Тэгээд эндээсээ нөхөр намайг орхиод явчлаа. Надад ямар алдаа байв? Ингээд бүр салаа явчих үдэ гэсэн айдас бий болж байгаа байхгүй юу. Тэгэхээр айдсад ингээд холбогдчихж байгаа зэн өөртөө итгэлгүй байдал гэдэг зүйл маань ялч бас холбогдно л та. Тэгэхээр ингээд бодглохлоор зэрэг өөрийгөө хаях гэдэг маань ингээд тий. Ер нь өөртөө хаягдах айдас байж болох уу? Болно шүү дээ. Болно шүү дээ. Тэгээ ийм байдалд хүрэхгүй тул нөгөө өөрийгөө хайчихна гэдэг чинь бусдад бас хаягдахад ойрхон байна л гэсэн үг байхгүй. Тийм. Яг энэ ингээд мэдээж жишээлбэл бидний нөхөр, үр хүүхдүүд, эргэн тойрны хүмүүс маань бидрийг хаях ёсгүй л дээ. Ёсгүй. Жон хүн чанаргүй үйлдэлтэй. Гэхдээ ёсгүйгээд өөрийгөө бас ингээд хайчиж гаруунд нь гаргаж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм байдалд хүрэхгүй тул бид нар өөртөө хайртай байх нь байна. Бид нар өөрсдийгөө бас тий ингээ хөөрхөн өөрийгөө халамжлаад аваад явчих хэмжээний бас тий дайтай байх нь байна. Сэтгэлтэй байх нь байна. Ер нь ингэж л бодмоор байгаа байхгүй. Өглөө босоод өөртөө цаг гаргах гэхийн оронд эхлээд цагийг бэлдээтгэе гэдгийг бодоод байдаг. Тэгвэл эхлээд цагийг бэлдээе гэж байгаа болвол эхлээд өөртөө анхаараадахыг, эхлээд өөрийгөө сэрээгээдхий, эхлээд өөрийгөө нэг юм учиртай болгоотхыг гэдгийг л манай бүсгүүчүүд ерөөсөө битгий мартаасай, битгий орхигдуулаасай. Тэ? Эмэгтэй хүн чинь нөгөө бүр байглаасаа юм гоё байх, сайхан байх, хайрлагдах, хүндлэгдэх, урмын сайхан үг сонсох тий өөрөө гой байгаагаа мэдсэн ч гэсэндээ бусдаар тэр тусмаа хайртай эрэгтэй хүнээрээ гой байна гэж хэлүүлэхийг л хүсдэг л тийм хүсэлтэй нэг юм хүн штэ тий эмэгтэй хүн штэ. Тэгэхээр тэр бүх зүйлийг сонсохын тулд гой байхын тулд бүсгүүчүүд бид нар өөрсдөө л хичээх хэрэгтэй. Бид нар тэр үйлдэлийг гаргахгүй болвол тэр сайхан үгсүүдийг сонсож чадахгүй штэ. Өөрөө мэдэрч чадах хүнээс сонсож чадахгүй байна гэдэг чинь мэдэрч чадахгүй мэдрэхгүй байна гэдэг чинь итгэлгүй болно гэдэг чинь айцл юм байна бодоод исэн чи тий. Тэг яг ер нь ингээд нийтлэг бас ингээд бодогдоод байна л та бидний бүсгүүчүүдийн нөгөө амьдралын ингээд хэмнэлтэй холбоотойгоор тий. Жишээлбэл би одоо
ганц би байхдаа бол би хэн надтай суух бол гэдгийг бодож хинч настай суухгүй бол яана гэдгээс айдаг байсан байна тий. Гэр бүл басны дараа одоо юу гэдэг би одоо төрч чадах болов хүүхдтэй болж чадах болов за хүүхдтэй болоод төрчлөө яаж хийж байгаа төрчлөө гэхэд хүүхдээ өсгөж чадах болов хүүхдээ одоо тий сайн хүн болгож болох болов чадах болов гэл нөө ирээдүйтэй холбоотой ингээд айдсууд бас байгаад байгаа байхгүй тий. Гэх мэтчлэн эмэгтэй хүний нөгөө амьдралын хэмнэлтэй холбоотой айдас байна. Тэр бол ирээдүйтэй ингээ холбоотой бас өнгөрсөн амьдралтай холбоотой бас одоо дээрээ ингэж боддгоо төрлийн ингээд айдсууд байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг яг ингээ бүсгүүчүүд маань надад юу найдас байна уу байхгүй байна уу? Айдас байгаагийн хэрэг битгий санаа зовоорой. Та тэр хэмжээгээр л өөрийнхөө төлөө гараа сунгах, алхах тэр боломж байна шүү гэдгийг хараарай гэж бас хэлмээр юм л та. За яг одоо Азагийн маань хувьд ирээдүйтэй холбоотой ч юм уу эсвэл өнгөрсөн за хамаагүй зүгээр л ямар нэгэн хэмжээгээр нэг жоохон санаа зовж айж байгаа айдас байгаа юу? Тэрийг гой хуваалцаач. Ингэдгийм байна найзаа. За 40 гараад ирэхээр ерөөсөө айхаа болчт юм бэ. Вау. Би яг анзаараад байгаа. За Урд нь ингээл маш их зүйлээс айдаг байсан чадах болоо, бүтэх болоо, болох болоо гэд. Тэгэл нөгөө одоо ер нь нэг би саяас ирж байхдаа бодлоо л доо надад айдс юу лээ. Мэдхгүй. Надад л тийм айдс юусоо мэдрэгдэхгүй байгаа. Энэ нь одоо давуу тал ах л гэж бодож байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр би нэг арга техникийг хэрэгжилж үтсэн байхгүй юу? за гой хуваалцал та. Тий. Тэгээ би одоо бас хүмүүстэй айгүйх зөвлөдөг. Айж байгаа бүх зүйлсээ жагсаага бичиж. 1 2 гэдээс дараалж агаад магадгүй 10 айдас байла тий. Яг 10 айдсаасаа хамгийн их айж байгааг нь улаан өнгийн балаар дугуулчдаг. 10-аас ч магадгүй 8 байна тий. За тэгээд ингээ 4 өнгийн бал ашигладаг. Ногоон өнгөөр арай гайгүй, цэнхрээр арай гайгүй. За тэгж жагаад нөгөө 10 айдсаа яг амар хамгийн хүнд 5-ын сонгоод бусдын ингээд энэ арай гайгүй мэнда гэснийгээ дараа авчдаг. Цаасаар дараад тий. Дараад арталт нь энэ айдсыг яаж шийдвэрлэх вэ гэдгийг бас ингээ жагсаага биччихдэг. Тэгээ ингээ хараад ахаар ерөөс айхан мэдгүй мэл шүү дээ. Зүгээр л нэг л айдас байвал байт юм билээ. Одоо миний ганцхан л айдас байна л да. Яг үнэнээ хэлэхэд нөгөө гэр бүл судлаачаар магистр хамгаалж байгаа. Эннийхээ дипломны ард гарч чадах нь гэдэг л айдас байна. Энд чинь тэгээд яг нөгөө айдас гэдгээр харахаар бас гарчтгэл юм бэлээ гэдэг категори л орох гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд бүх айдасаа эн чинь давж болно штэ гэдэг хүснэгтрүүгээ нөгөө тал руугаа шилжүүлж болд юм билээ. Энэ ер нь айгүй зөв байна. Манай бүсгүүчүүд одоо ингээд тий юунаас айдаг вэ гэдээ асуух юм бол зөндөө юм чинь харангуугаас өндрөөс тий тэрнээс гэд ингээд тоочдөг. Айгүй болвол нөхөр маань ингэхүй гэхээс тий уугаа явчихгүй гэхээс чи тийм эсвэл гэртээ онохгүй байх гэхээс хүүхдүүд маань шалгалтаа өгөө сайн сургууль авч чадах болов гэдгээс ч гэдэг юм тий зөндөө юм бичин. Тий ингээд харахаар зарим айдсыг бид нэр ингээ хиймлэр үсгэж байгаа. Тэр нөхөр хизээж архуугаад хизээж гадуур дотор явахгүй юмыг наан нь ингэж те болгочаал тийм аяг бол бодож байгаа ч гэдэг юм те. Тэр хүүхэд за бүр 100% давдггүй маа гэхэд тодорхой хэмжээний өөрийнхөө хэмжээнд оноогоо аваад өөрийнхөө хэмжээнд нэг сургууль авах нь цаг хугацааны л асуудал. Гэтэл тэрийг наан нь ингээл те сайн дураараа айж санаа зовж төгсөж байгаа ч гэдэг юм те. Яг бичвэл энэ харагдахаар юм байна. Яг харагддаг байхгүй юу? Айцаа бүгдийг чагсаагаад биччих. Тэгээд бүсгүүчүүдэд бас нөгөө нэг юм өөртөө итгэлгүй байгаа зүйлсүүдээ өөрийг нэг дутуу үнэлж байгаа. Энд бичих гэдэг бол хамгийн том бясалгал байхгүй. Нэгтгэлийн бясалгал. Хоёрдугаарт үнгүү сэтгэл зүйн зөвлөгөө. Ийм амархан зүйл байхгүй юу? Айцаа жагсаачих, гомдолтой байгаа бол гомдлоо жагсаачих, тэ итгэлгүй зүйлс байгаа бол итгэлгүй зүйлсээ жагсаачих. Бүгдийг тэгэл чиглэл хүнд хөнгөт нөгөө нэг имлэг рүү ороход нэг юм ногоон шар улаан гэсэн нэг юм байдаг шүү дээ. Ногоон байх юм бол очрлоод суудаг. Шар байх юм бол хүлээ авах руу шууд ордог. Улаан байх юм бол сэхийн амьдралах тасаг руу ордог. Тийм 3 өнгө ордог шүү дээ. Тэрэн шиг л 3 өнгийн балаар чагсаагаал биччих. Тэгээд тэрийгэ чиглээд амархан хүн дээр нь хуваагаа явчихаар айдас, итгэл алдрах, гомдох гэсэн зүйлсүүдийг чагсаагаад бид нар ингээд оруулж болд юм бэл. Бүсгүүчид маань бидний яриа бас сонсоод өөрийнхөө амьдралд те бас яг хэрэгтэй тэр зүйлсүүдийг нас тусгаж авах байхаа гэж бодож байна. Магадгүй таны эргэн тойронд бас яг энэ төрлийн санаа зовлттой хин нэгэн бүсгүй тийм байх юм болвол та бас нэвтрүүлгийг маань хуваалцаж өгөөрэй гэж хэлмээр. Одоо яг ингээд ярьжсэн чи айцыг дотор бас ингээд ангилмаар санагдчихээн л та. За жишээлбэл одоо юу гэдэг эрүүл мэндтэй холбоотой айдас, санхүүтэй холбоотой айдас, те хайртай дотны хүмүүстэйгээ холбоотой айдас. За одоо орон зайн хувьд бас ийм те өндрөө сайх гэл түрүү
ярьж ирсэн шүү дээ. Тийм зүйлтэй ингээд харанхууч гэдэг юм орон зай хувьд ийм холбоотой айдас. За дараагийн дугаарт нь өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаатай холбоотой айдас гэж бүр ингэж ангилмаар байгаа байхгүй юу? Тэр бүр амар том айдас. Яагаад тэр лөө орч чаддаггүй лээ бүсгүүчүүд маань. За нэгдүгээр цаг зав халгадаг тий. Цаг зав гарахгүй байна тий. Өөр зүйлүүд энийг бүр листлмээр байгаа байхгүй. За жишээлбэл одоо юу гэдэг шинэ одоо жишээлбэл нөгөө лайв дамжуулах гээл тий. Энтэй холбоотой айдсыг яалтчгүй энийг ингээл барьж аваад хийхгүй болвол өөр арга байхгүй. Энийг ингээд тулах цухтагаад идэм бил. Тий харин тийм. Цухтахгүйгээр л барьж авмаар санагдчих واخхой. Яг энэ нөгөө ажил мэрэгжил одоо тий албан тушаал карьер дээр өсөх шаардлагатай. Тэр холбоотой айдсуудыг өнөөдөр бүсгүүчүүд маань илүү яг хэрэгжүүлэлт тулгаад өнөөдрийн гэрэлтмээс болоод гэрэлтэм нэвтрүүлэг дамжуулагдаж байгаас болоод бүсгүүчүүд маань за тэгвэл миний карьер хувийнхны хөгжилтэй холбоотой ямар айдас байна? Тэрийг барьж байгаас. Тухайлбал жолоо барих. Одоо юу гэдэг тий лекц тавих, олонний өмнө ярих, эсвэл лайв дамжуулах, рил хийх. Одоо юу гэдгийг тий гэх мэтлээ өөрийнхөө ажилтай холбоотой сайжруулъя гэж бодож байгаа зүйлсүүдийг хийгээсэй гэж бодож шүү дээ. Тий. Ерөөсөө л алхна. Тэ? Энэ айдас байна уу? Байна. Хэцүү байна уу? Хэцүү байна. Гэхдээ энийг хэн давж гарах хэвээр вэ? Чамаас өөр хинжил байхгүй. Тэгэхээр өөрөө л давж гарах хэвээр. Өөрөө л хийх хэвээр. Энийг би бүр яс махаараа шингэтэл ойлгож байгаа. За нэг хэсэгт аяйгуу сайн лайв идэх болчихсон шүү. Тийм шүү дээ. Одоо байхгүй болсон байгааз. Одоо бэлдсэн юм уу? Жохон юм хашраад байгаа. Яасан. Ажлаас хашраад байгаа гэдэг шиг. Аха. Тий, би нөгөө нэг гэр бүлийн радиод гараад энэ айдсаа дарсан штэ. Аха. Яг эфир хөтлөөд нөгөө хөгшин хүүхэн гэдэг нэг анхны рил яваад тий. Тэгээд айдсаа давсан. Тэгээд маш их айгүй олон зүйлийг давдсан байлээ. Гэхдээ одоо ингээд бидний энэ онлайн 90 100 тий бидний яг энэ ажиллаж байгаа нөхцөл бүх юм одоо энэ бид нар Facebook, Instagram, Reel гэдэг зүйлийг хийхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бүсгүүчүүд ер нь бүх хүмүүс маш том зориг гаргах хэрэгтэй. Амар гарч ирсэн би бүр өстой амар хэцүү байсан. Тэгээ чи одоо яач вэ? Одоо жоохон нэг юм мэдхгүй. Жоохон нэг юм хашраалгаа. Аха. Тэгээд бидний салбар чи өөрөө яалтч байхгүй бусдад нийгэмд сайн сайхан зүйлийг түгээх, ярих, одоо бид нар нөгөө сэтгэл зүйн боловсрол гэдэг зүйлийг хүн болгонд жижигээс нь ч хамаагүй чадах чинээрээ өгөхгүй л болол болохгүй л үед амьдарч байна л та. Тийм учраас ажиллаа бол найз нөгөө пэйж дээрээ л ярьж байгаа. Өөр зүйл дээр ярихаа болсон. Тий. Тэгээд радио зурагт мурагтаар гарсан бас айцаа даван тулаад явж байгаа. Тэгээд яг энэ нөгөө оролдлуудыг хийх хэрэгтэй. Тэр нэг үйл чухал гэж хийж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл яг Азагийн маань сэтгэл зүйн төвийн хувьд бас яг бүсгүүчүүдийг айцаа даван туулах те яг нөгөө бие хүний хувьд энийг зоригтой байх, тэгээ өөрийгөө итгэлтэй болгох тал дээр бас ямар хөтөлбөрүүд, ямар эвент төв зохион байгуулж байна. Энэ талтай холбоотой мэдээллүүдийг бас өгвөл. За тэгээ. Манайх сэтгэлийн гүүр гэдэг сэтгэл зүйн төвөө байгуулсан. Тэгээд үндсэн 4 сэтгэл зүйчтэй. За хосын харилцаанд аз жаргал миний би өөрөө ажилдаг. За тэгээд ган төмөр гэдэг сэтгэл зүйч бас эрэгтэй сэтгэл зүйчтэй. За дээрэс нь одоо энэ сэтгэл гутрал, энэ хүүхэд насны трама тий энэ бүх зүйл дээр инх төвшин гэдэг сэтгэл зүйч ажиллаж байгаа. Өсвөр насны хүүхдүүдээр хонгор зул гэдэг сэтгэл зүйч ажиллаж байгаа. За манай сэтгэл зүйн төв бол ерөөсөө нэг сэтгэл зүйч бүх зүйл дээр давхардаж ордоггүй. Би бол хизээч хүүхд рүү ордоггүй. За сэтгэл гутрал дээр би бас орж чаддгүй. Миний ордог чиглэл болохоор ганцаарчлсан зөвлөгөө болон хосын зөвлөгөөн дээр ордог. Ингээд чиглэлээ бариа явсан. За дээрэс нь манайх байгууллагын сургалтуудыг авч байгаа. Тэгээд хувь хүний хөгжил гэхээсээ тал илүү хүн байх ухаан. Хүний мөн чанар гэж юу юм бэ? Чи эмэгтэй хүн байснараа ямар эрхтэй юм? Эрхээ дагаад ямар үүрэгтэй юм? За эрхтэй хүн байснараа ямар үүрэгтэй юм? Ямар эрхтэй юм? Тэгээд хүн өөрийгөө хайрлах ямар хэрэгтэй юм бэ гэдэг зүйлсийг л ярьж байгаа. Сэтгэл зүйн боловсрол олгож байгаа гэсэн үг. За тэгээд дээрэс нь сургуулиудаар явж байгаа. Одоо үе тэнгийн дээрлэхэлт гэдэг зүйлийг бид нар 4-р ангиас 7-р ангийн хооронд ярьж байна. За тэгээд энэ айдас даван туулах, өөртөө итгэлтэй байх гэдэг зүйл дээр бид нар бүлгийн уулзалтыг зохион байгуулж байгаа. Хагасаа өдөр болгоны 16 цагаас нэг өдөр эрэгтэйчүүдийн бүлгийн уулзалт. Дараагийн 7 хоногт эмэгтэйчүүдийн бүлгийн уулзалт, тэрний дараа эрэгтэй эмэгтэй холилдсон хүмүүсийн бүлгийн уулзалт. Тэгээд өсвөр насны хүүхдийнхээ очрыг олохгүй байгаа аав ээжүүдэд зориулсан арт терапи гэсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа. Тий, иймэрхүү зүйлсийг хийж байна. Тэгээд манай бүлгийн уулзалт бол үнэхээр гоё. Маш их ганцаардсан, айц төгшүүрэгтэй, яаж даван туулах учраа олохгүй байгаа хүмүүс ирээд адил
зовлонтой, адил бэрхшээлтэй нэг зүйлийг даван туулах гэж байгаа ийм хүмүүс бүлэг болоод ярилцдаг. Хоёр сэтгэл зүйч чиглүүлж явуулдаг. Энэ зүйлээрээ л бид нар яг энэ салбарт, яг энэ чиглэл дээр хөрөнгө оруулж байгаа юм болоо гэж бодож байна. Ер нь айгүй өөр нөлөөтэй байдаг шүү тий. Ганцаараа л тэр айцтайгаа гээл бодоол тэгчих юм болов дараа бол идөө за шиг тэгхгүй тулд ингэмээргүй байна гэл нэг чинь өөр нэг 5 тухын бүсэд орчод байгаа шүү тий. Ялангуяа өөрийгөө хөгжүүлэх гэдэг талбар дээр тэгээ энэ 5 тухын бүсээсээ гарна гэдэг нь айгүй том ийм чадвар, зориг байх гэдэг шүү дээ. Тэгээ магадгүй яг энэ дээр ингээд таныг хажуунаас нь дэмжих хин нэг юм бас шаардлагатай байдаг. Тэгэхээр манай Азаатай бас холбогдож болно. Манай радиороо холбогдож байгаадаас холбогдож болно. Нөгөөтэйгөр гэр бүлийн радио биш сэтгэл зүйч Азаа гэд ингээд цахим орчим хийх юм бол гараад ирнэ гэсэн. Тэгээд бүсгүйчүүд маань ер нь ингээд айцтайгаа тэдийн хэмжээний удаан байх тусам одоо тий бидний амьдрал бас их сэтгэл ханамжгүй байх тэр боломжууд тэр сэтгэл ханамжгүй амьдралын өдрөх хоногуд бол тэр хэмжээгээр байна. Тийм учраас эргээд нэвтрүүлгийн маань зорилго бол гэрэлтээд тэгээд бусдыг гэрэлтүүлээсэ. Тэхийн тулд бидний сэтгэл санаагийн зовоож байгаа санаа зовнил түгшүүр айдас юу вэ те тэрийг даваад гараарай гэдэг аахгүй. Түүнээс зүгээр айдастай бүү нүр туул гээгүй те. Энэ бол ирнэ тий. Угаасаа л байх ёстой зүйл. Тэгээ энийг давж гарах нь энийг тойроод гарах биш те. Эсвэл цугтаад гарах биш. Давж гарах нь чухал. Тэгээ энэ зүйлийг ингээд даваад гарчих юм бол та өөр хин нэгэнд ингэдэм байлээ. Ийм үед нь тэгч тийм байлээ. Гэт ингээд бусдыг гэрэлтүүлэхэд амарч явах уу. Айгуу сайн дэвтэй байх шин тий. Угаасаа л айцтай нүур тулна. Энийг бид нар даван туулна. Ганцаараа туулж чадахгүй байгаа бол яг ийм асуудалтай байгаа хүмүүс тэгэл уулзчих. Үгүй бол мэрэгжлийн хүмүүс төр хүрээ төр тий. Энэ айц төгшүүр сэтгэл зовнил гэдэг зүйл чинь удаан явснараа нөгөө сэтгэл гутрал гэдэг зүйл дээр авчиж байгаа тий. За сэтгэл гутрал гэдэг зүйл маань 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар одоо ингээд өдөр тутмын амьдралд чинь нөлөөлж байвал эн чинь таны сэтгцэд нөлөөлнө л гэсэн үг. Тэгээд хамгийн чухал эрүүл мэнд бол сэтгцийн эрүүл мэнд гэдэг зүйл шүү дээ. Бид нар сэтгэл санаа зовнилтой, айц түгшүүртэй, сэтгэл гутралтай байх юм бол бид нар наандаж илэг өвдөн магадгүй цаашлаад хавдарч болох юм бэлүү, зүрхний ч өвчин болох юм бэлүү. Айгүй том эрсдэлтэй л зүйлийн л анхдагч нь л айц байгаа. Тэгэхээр энэ айц ингээ зүгээр болчдгийг гэдэг зүйл биш байхгүй. Заавал даван туулаарай. Тэгээд нөгөө нэг найзаагаа харсан ч айгүй гоё юм тийм ягаан хувц өмссөн. Нөгөө айц түгшүүр сэтгэл гутралтай байгаа хүн хизээч тод өнгийн хувц өмсөж тэр тусмаа ягаан өнгийн хувц өмсөж чадгаа болчдаг гэдэг нэг сэтгэл судлаачдын бас судалгаа байт юм байна шүү дээ. Тэгэхээр чиний сэтгэл санаа бол үнэхээр гоё юм байна гэж харлаа. Гэхдээ гэхдээ энэ нөгөө яг айгүй гоё одоо өдөөлт төрдөг шүү дээ. Яг давсны дараа тий. Одоо энэ нөгөө лайв гэдэг зүйл хийсний дараа яг одоо ажлынхаа талбар дээр яана гэж бодож исэн зүйлээ даван туусны дараа болох юм биш тий. Энд чинь нэг тийм сүртэй юм биш шүү дээ тий. Болж штэ гэдэг нэг юм гоё өдөөлтүүд эргээ шагнаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдрийн нэвтрүүлэг бол ерөөсөө л сонсогч үзэгч таныг бас яг тэг хийгээд үзээсэй. Битгий санаа зовоо тий. Хүн болгоны зүйлийг туулдаг тийм болохоор та санаа зовхгүй оролдлого хийгээд үзээрэй. Түрүү Азаа маань хэлсэн ямар нэг үйлдэл хийх. Тэгэхгүй нөгөө ингээл бодоол тий одоо жишээлбэл хоол хийж илээ гэхэд энэ хоолны аамт их гоё болчихосэ гэж суугаад байвал тий. Тэр хоол гоё болохгүй шүү дээ. Болохын тулд би давсаа их хэрэгтэй. Амтлагчийн тааруулах хэрэгтэй. Өвшөө ноу хав юу вэ тий. Тэр жоруудыг хийх хэрэгтэй. Яг тэрэн шиг одоо энэ айц гэдэг зүйлийг бол давхаас өөр гарцаа байхгүй. Давхын тулд нэг жижигхэн ч гэсэн орлого хийгээрэй. Адаглаад өнөөдөр тэгвэл юу хийж болох вэ? Гоё 3 өгүүлбэрийг бичлээ. Тийм шүү дээ. Чи чаднаа. Би чамтай хамтаач гэдэг юм уу те. Өөр ямар өгүүлбэрүүд байж болох вэ? Өөртөө гоё талархаж болж юм тий. Энэ талархал гэдэг зүйл маш чухал. Урам өгөх гэдэг зүйл. Тэгээд би бол өглөө болгоно зүгээр ингээл өнөөдөр өглөө сэрж байгаадаа талархаж байна. Орой ингээл ажил бүтэхгүй үе байна штэ. Өдөр болгон ингээл баллаа л гэдэг юм байхгүй штэ тий. Сэтгэлээр гутрах үе байна. Гэсэн ч өнөөдөр чи хангалттай хичээсэн шүү. Гэдэг үг л хамгийн чухал юм байна гэж би бодоод байгаа. Тэр нөгөө нэг пэйж дээрээ нөхрөөсөө эхнэрээсээ хамгийн их сонсхийг хүсдэг үг юу вэ гэсэн пост оруулсан. Бараг 150 комент ирсэн байсан. Тэгсэн чинь ерөөсөө урмын үг юм байл шүү дээ. Чи хичээж байгаа шүү. Хүүхдүүдийнхаа төлөө чи хичээж байгаа шүү. Хүүхдүүдийг минь гаргаад зөв хүн болгож өсгөж байгаад баярлалаа. Чи хичээж байгаа шүү гэсэн үг л хамгийн чухал юм билээ. Тэгэхээр энэ үгийг бусдаас сонсож чадахгүй байсан ч өөртөө л хэлчих. Тэгээд бас эмгтээчүүдтэй уриалаад хэлэхэд хань нөхөртөө
чи хичээж байгаа шүү. Бидний төлөө бүх зүйлийг хийж чадж байгаа шүү. Бид нар чамаараа бахархдгийг шүү. Чамдаа хязгааргүй хайртай шүү гэдэг үгийг дандаа хэлээсэй гэж хүсдэг. Яг тийм шүү. Эрчүүдийн үг энийгээр л дутдаг. Ааха. Яг зөв тий. Тэр мэн ч гэсэн өнөөдөр ямар нэгэн айдстаас тулаал явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь гоё хилээд өгөөсэй гэж. За ингээд өнөөдрийн гэрэлтэм нэвтрүүлэг маань айдсаа даван туулаарай. Чи чадна гэсэн агуулгаар сэтгэл зүйч Азаа гэрэл судлаач Инх Цолон Меди би Гэрэл радиогийн 2 дугаар эфирээс үзэх сонсогч танд шуудаар дамжуулан хүргэн хүргэлээ. Магадгүй та нэвтрүүлгийг маань үзэн сонсон суугаад бас ямар нэгэн тэр хэрэгжүүлэх те санаа оноо төрсөн болвол лавын маань доор сэтгэл бас үлдээгээрэй. Энэ бит хоёрын хувьд ч гэсэн айдсаа давхаас нэг хүч байх болно гэж хэлмээр нь. Азаада маш их баярлалаа цаг зав гаргаад хүрэлцэн ирсэнд. Баярлалаа, урьсанд баярлалаа. Тэгээд бүгдээрээ айдас төвшүүр сэтгэл загнал гэдэг зүйлийг зөвхөн даваал гарцгаая. За ингээд энэ түргээд гэрэлтэм нэвтрүүлэг маань төр завсарлаж байна. Бүгдээрээ маргаашийн биш нөгөөдрийн гэрэлтэм нэвтрүүлгийнхаа цагаар эргээд уулзцгаая. Төр баяртай. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасны дотор та бусдын амьдралд шинэ боломжийг олгоно. Маркетингийн утас